Бүгдээрээ шүлгээ хамтдаа уншицгаая. Дээд Тэнгэр хааны ахуй хийгээд дэлхий дэх хан богдсон ахуй газар дээрт орын ялгал болбоос бээр жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй. Ангистан агуу дэх бод садва нар хийгээд алан дэлхий дэх бод сэтгэлдэн хоёрын ахуй газар ангид болбоос хасрах нэгүүлсхийн агаар нэгэн буй. Энд хан богдсон сайн душмад хийгээд эргүүлэгч Ирлэг хааны их нот хоёрын ёсон өөр болбоос зөв бурууг ялахын агаар нэгэн буй. Олж идэш олон ядагч хүмүүн хийгээд уул модонд явагч аратан хоёрын ахуй бие ангид боловч алан идгэн агаар нэгэн буй. Хол орой сулгаа хийгч хүмүүн хийгээд хотыг иргэн гэдэгч чон хоёрын илт бие өөр боловч идгэн хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. Онон мөрөнд ахуй халгууд эгчмэн хийгээд орхон тулд агч ивчд хоёр бидэн хоёр халгаангуудын газар хол болбоос бээр хайрлан санаалцахын агаар нэгэн буй. Энэ биедэн эс солголцоос өвнөөс хойш төрөл тутамдаа ихэн ганц хүүхнээ хайрлах мэд элдв үүлээр туслалцах болтугай. За хүүхдүүдээ шүлгээ ойлгосон байх тийм ээ. Хэдүүлээ шүлгээсээ танил бус үгийг олцгоё. Тайлбараа харцгаая. Ахуй гэдэг нь оршин бууг заах үг, бодсон богд гэсэн утгатай. Агаар нэгэн буй буюу утга чанар нэг гэсэн. Ангистан Тэнгэрийн жаргаланд орон. Бод садва бурхны шашны дээд төрлийн нэр. Бод сэтгэлдэн чин ариун сэтгэл. Эргүүлэгч эрүү шүл тулгах гэсэн утгатай хань. Халгуут халуун хайр. Эвчид гэдэг нь эвтэй найртай байх гэсэн утгатай. За ангуудууд нь 17 дугаар зууны үед Монголын онон хэрлэнгээр нутаглаж хожим өөр Монгол руу нөсөн хойг байх нэ. Утга санааг ойлгох үе шат. Шүлгийн маань сэдв, мөн үүдэл санаа, гол санааг хэдүүлээ олцгоё. За сэдв бол гүн ухааны сэдвтэй, үүдэл санаа маань аав эгч нь холын огноо бэр болсон учир санагалцсан утгатайх нь. За гол санаа бол хайрт аав эгчтэйгээ эргэн уулзахыг хүссэн ийм шүлэг байх нэ. Үеийн нийгэм цаг үеийн байдал ямар байсан бэ? За энэ үед бол газар нутгийн төлөөх тэмцэлтэй эрх мэдэл нэр алдар дамгаалж байсан. Мөн манч феодал ноёдын төрөмгөл үе байсан. Үүнээс үүдэн их орныхоо төлөө тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч их оронч хүмүүс бол зөндөө байсан. Үүний нэг бол яг аргагүй цогтойж явах нэ. Уушад. Нэгээс 5 дахь бадгийн дүрийг сайтар ажиглан харьцуулж хүснэгтэд нөхөж бичээд бадгийн утга санааг нийгмийн байдал өөрийн үзэл бодолтойгоо холбон тайлбарлана. За хүүхдүүдэд дэвтэрдээ бичээд ажиллаарай. За 1-р бадагт дүр ямар дүр гарсан бэ гэвэл Тэнгэр хааныг хан богд хүнтэй харьцуулсан байгаа тийм ээ. За утга санааны хувьд Тэнгэрийн хаан газрын богд хоёрыг дээд дунд твд оршихоор өөр боловч хайрлал хэмэх нэгэн чанарыг агуулдгаараа адил хэмээжээ. 2-р бадагт бодисодыг бод сэтгэлтэй хүнтэй. Утга санааны хувьд хоёр өөр ертөнцөд суугч асрах сэтгэлд нэг энэ удаад нэгүслийн агаар нэгтгэж байна. 3-р бадагт түшмэдийг эрлэг намуу хантай. Дунд твдэх шударга түшмэдийг доод твдэх эрлэгийн ноёдтой зүүрлэж зөв бурууг ялах буюу шударгуу сэтгэлийн агаар нэгэн байгааг үзүүлжээ. 4-р бадагт хүнийг аратантай мөн 5-р бадагт хулгайч хүнийг чонтой зурсан байгаа. За инхээр хүн алан идэх, олз хайх, шунал, өлөн ховдог сэтгэлээрээ адгуусан амьтан чонтойч агаар нэгэн байдаг ажээ гэсэн ийм утгатай байх нэ. Тэгэхээр 1-5 дахь бадагт аливаа юмд хэлбэрийн ялгаа байвч агуулгаараа адил зүйл байдаг гэсэн ойлголтыг сайн муу юмын мөн чанарыг дээрээс доош нь уруудуулан даалт утгатай бичсэн учраас гүн ухааны шинжтэй гэж үзэж болох нэ. Дараагийн дасгалаа ажиллацгаая. 6-7 дугаар бадаг нь бусад бадгаас юугаараа ялгарч байгааг дэлгэрүүлэн дүрслэх хэрэглүүр яруу хэрэглүүрийг тодорхойлно. За хүүхдүүдэд дэвтэрдээ бичээд ажиллацгаагаарай. За 1 дөрөөрөө ялгаатай, 2 утга санаагаараа ялгаатай. За
Мөн шүлгийг зөөрлөлд ададгалын аргаар бичсэн байна. Жишээ нь бадгийн 1-2 дугаар мөрөнд бодтой хийгээд хийсвэр юмс үзэгдлийг шинж чанараар нь адилтгаж бичсэн байна. Мөн шүлгийг толгой албах аргаар бичсэн ба төсөөд байдлыг давтах үндэстэй учраас үгийн тоо нь мөнхөө давтагдах. Дараагийн бадгийнхаа үгийн тоотой тэнцүү байна. Энэ зэрэгцүүллийн аргыг ашигласан нь уран сайхны хувьд ололттой тал ахнэ. Хичээлдээ анхаарлаа хандуулсан хүүхдүүдтэй маш их баярлалаа. Баяртай.